Хоосон тариачнаас хосгүй баян болсон Чон Жу Ён. Японд эслэгдсэн Азийн ядуу орон Хойд Солонгосын Асан тосгоны ядуу тариачин Чон Бончик Михайлд 1915 онд нэгэн хөвгүүн мэдлэв. Түүний нэрийг Чон Жу Ён гэдэг. Тэднийх 7 хүүхэдтэй ядуу айл байв. Бяцхан хүүгийн амьдрал анхнаасаа л хүнд байлаа. Эцэг нь түүнийг тосгоныхоо бага сургуульд оруулав. Тэр гэр орныхоо ажилд тусалж хажуугаар нь хичээлээ хийж сургуультай явсаар байв. Гэвч гэр бүлийнх нь амьдрал хүнд байсан тул зөвхөн бага сургуулаа төгсөөд цааш үргэлжлүүлсэн сурч чадаагүй юм. Уг нь тэр багш болохыг мөрөөддөг байв. Түүний өвөг эцэг нь түүнд их зүйл заадаг байв. Өвөө нь хятад хэл мэддэг байсан тул ачгүйдээ хятадын уран зохиолыг уншиж өгдөг байв. Чон 18 нас хүрээд эцэгтэй хэлгүүгээр гинт Сөүл рүү ажил олж хийхээр яв. Түүнд Сөүл явах мөнгө байсангүй. Тэр эцэгтэй хэлгүүгээр тосгоныхоо нэг үнээг хулгайлан зарж мөнгийг нь авч замын зардлахын Сөүл явлаа. Эцэг нь энэ явдалд ихэд хилэгнэв. Чон энэ явдалдаа ихэд гэмшиж хожим 65 жилийн дараа Өмнөд Солонгосын хамгийн баян хүн болоод Хойд Солонгосын төрлөх тосгондоо очиж тосгоныхоо бүх тариачдын өрийг сайн дураараа дуулж тосгондоо 1001 үнэ сайн үйлдвэрийн бохнуудыг 50 тонн тижээлийн хамт бэлгэлж мөн үнэ тижээл тээвэрлсэн бүх ачааны автомашина тосгондоо бэлгэлсэн ажээ. Чон 65 жилийн дараа Хойд Солонгосын тосгондоо ирэхэд тосгон нь ядуу хിവэр байсан аж. Ийхүү 18 настай Чон хөвгүүн үнэ зарсан мөнгөөрөө зардал хийж Сөүл хотод очоод сайн цалинтай ажил олж чадсангүй нэг хэсэг зүйл байв. Тэр олон төрлийн ажил хийж үзлээ. Эхлээд төмөр замд ажиллав. Ажил нь хүнд байв. Өдөрт 15 цаг ажиллаад цалин дөнгөж идэх хоол ундах байрандаа арай хийж хөрч байлаа. Энэ явдал удаан үргэлжлээгүй. Чон тааламжтай ажлын байр болох гэж олон ч ажил солив. Эцсийн эцэст цагаан бодоо зардаг нэгэн дэлгүүрт агуулгын даамлын ажил олж хийв. Дэлгүүрийн эзэн түүнд амьдрах жижиг өрөө олгов. Чон Жу Ён сайн ажиллаж байлаа. Тосгонд олсон баг боловсролч ашиг тусаа өгөв. Дэлгүүрийн эзэн түүний авиас хичээл зүтгэлийг үнэлж дэлгүүрийн яба болгов. Дараа нь удалгүй дэлгүүрийн эрхлэгч болов. Дэлгүүрийн эзэн нас барахынхаа өмнө дэлгүүрээ түүнд зарчээ. 1937 онд Чон дэлгүүрийн эзэн боллоо. Чон өөрийнхөө дэлгүүрд ажиллуулахаар ах дүү нараа авчирв. Чон сайн ажиллаж мөнгө сайн олж байв. Тэр цагаан будааны зах зээлийг атгаж байлаа. Тэр цагаан будааны үнийг баг зэрэг бууруулад борлуулалтаа сайн хийж байлаа. 1939 онд Солонгосыг удирдах байсан Японы генерал губернатор Солонгосын хуульд өөрчлөлт оруулж цагаан будааг цэргийн чухал хүнс хэмээн үзэж картын тогтолцоонд оруулав. Чон аргагүй ирэхэнд цагаан будааны бизнесээ хаахт хүрв. Чон төрлөх тосгондоо буцсан ирж нэг хэсэг газар худалдан авч фермерийн аж ахуй эрхлэв. Тэр Япончууд оролцоод байдаггүй ямар бизнес цаашид эрхлэх арга зам ирж байв. 1940 онд Чон Сөүлд зээл авч автомашины засварын газар нээв. Тэр автомашиныг жолоодож мэддэггүй. Автомашины тухай ямар ч мэдлэггүй байсан. Тэр Японд нэг сайн түнштэй болж засварын газартаа 2 сайн механик ажиллуулав. Ах дүү нараа ч энд ажиллуулав. Удалгүй автомашины засварын газарт гал гарч бүх юм шатаж үнс нөрөн болжээ. Чон дахиад л бүх ажлаа тэгээс эхлэв. Тэр Японы цагаан будаа зардаг нэгэн дэлгүүрээс зээл авч ажиллаж эхлэв. Тэр автомашины засварын газараа сайн сурталчилсны хүчинд амжилтанд хүрв. Чон Сөүлийн иргэд болон гадаадын элчин сайдын ажилтнуудын анхаарлыг татаж чадав. Түүний засварын газар наривчилсан графикаар хоногт 17 цаг тасралтгүй ажиллаж байлаа. Амралтын өдөрч ажиллаж байв. Чон засварын газараа улам тогтчулж, байнгын үйлчлэгчдийг солонгос соолоор дайлж, автомашины хурдан чанартай засварлаж байв. Түүний автомашин засварын газар гайхалтай хурдан хөл дээрээ босов. Гэвч байдал хэвээр үргэлжилсэнгүй. 1943 онд Япончууд түүний автосрын газрыг хурааж авлаа. Тэр автосрын газраа томруулж 70 хүнийг ажлын байраар хангаж байсан юм. Чон дахиад бизнесээ алдаж хоримтлуулсан 50,000 воноос өөр юучгүй хоцров. Тэр хөдөө тосгонд гэртээ ирж дайн дуустал жижиг бизнес эрхлэв. Чон 1946 онд Сөүлд иргэн ирж шинээр Hyundai Motor Industrial компани байгууллаа. Чон Америкийн нэгдсэн улсын цэргийн тээврийн автомашинуудыг засварлаж эхлэв. Энэ нь тэр үедээ нүдэ олсон бизнес байлаа. Hyundai гэдэг түүний компани нэр шинэ нэр гэсэн утгатай үг юм. 1947 онд тэр Hyundai Civil Industries гэсэн шинэ компани байгууллаа. Энэ компанид 11 хүн ажиллаж байв.
Энэ компани автомашины засварыг бодвол зөв чиглэлтэй компани байлаа. Тэр үед дайны дараа Солонгос оронд шинэ орон сууцнуудыг барьж бүтээн байгуулалтын ажил ундарч байв. Компани ажлыг хөндрүүлж байсан нэгэн манд тэр үед гэрээ байгуулахад төрийн албан агчид авилга их авдаг байв. Чон энэ үед ацтай байлаа. Учир нь түүний ах тэр үед Америкчуудын хэлмэрчээр ажиллаж байв. Түүний ачаар Чон Америкийн цэргийнхний тусламжаар нийслэл хотын барилга байгууламж, хотын дэд бүтцийг барих хэд хэдэн том төслийн гэрээг байгуулж чадав. 1950-аас 1953 оны Солонгосын дайн түүнд их ажил өрнүүлэх боломж өгөв. Түүний компани Америкийн цэргийн тээврийн хэрэгслийг засварлаж мөнгө олж байв. Мөн зөвлөлтийн нисэх онгоцууд өмнөд Солонгосын хотыг бөмбөгдөж, түүний компани бөмбөгдөлтөнд зүүрсэн газар шинээр дахин барилга барьж байв. Дайны дараа түүний компани улсынхаа том компани болж нийслэл хотын тээврийн дэд бүтцийг сэргээн барих ажлыг хийж эхлэв. Эхлээд уг ажил бараг ашиггүй байв. Нэгэн удаа Чон гүүр барих ажлын захиалга улсаас аваад ашиг нь тэг болж байсан юм. Тэр ажилчдын цалин өгөх гэж өөрийн байр гэр орноо хүртэл зарж байлаа. Гэр бүл нь зочдуудад хүртэл амьдарч байв. Чон гүүр барих хүнд ажлын ард гарч чадсан юм. Тэр компанийхаа хамгийн хурдан хамгийн чанартай гэсэн онцлогоо алдаагүй юм. Чон тээврийн дэд бүтцийг барих ажлаа 1970-аад он хүртэл хийсэн. 20 дугаар зууны 50-аад онд Солонгос ядуу орн байсан. Харин дайны дараа Америкийн зээлээр Солонгос түргэн хөгжиж байлаа. 1961 онд өмнөд Солонгост төрийн эргэлт болж цэргийн генерал Пак Чон Хи улсыг удирдах эхлэв. Пак өмнөд Солонгосыг хүлээж авсан тэр үед энэ улсад үйлдвэр байсангүй. Ихэнх үйлдвэр хойд Солонгосын талд үлдсэн байжээ. Пак ерөнхийлөгч эдийн засгийн шинжилэлт хийж Японтой харилцаагаа сайжрууллаа. Өмнөд Солонгос Вьетнамын дайны үед Америкийн нэгдсэн улсын талд ажиллав. Энэ дайны цагийг Пак Чон Хи чадмаг ашиглаж Японы технологи, Америкийн хөрөнгө оруулалтыг улсдаа ихээр оруулав. Пак ерөнхийлөгч эх орноо экспортын чиглэлтэй аж үйлдвэрийн орн болох бодлого барьж түүнийг хэрэгжүүлэн ажиллалаа. Пак энэ бодлогоо хэрэгжүүлэхийн тулд эх орныхоо санхүү аж үйлдвэрийн бүлэглэлд түшиглэхээр шийдэж ажилласан нь зөв шийдэл байлаа. Чиболи буюу санхүү аж үйлдвэрийн бүлэглэл нь өмнөд Солонгосын эдийн засгийн хөгжлийн гайхамшигыг бүтээсэн юм. Засгийн газар Чиболид бүх талын дэмжлэг үзүүлэн хамгаалж эх орны болон гадаадын зах зээл дээр гарахт нь дэмжлэг үзүүлв. Харин Чиболи улсын өмнө тавьсан үйлдвэрлэлийн зорилтыг хэрэгжүүлэх, үнийг зохистой барих, бүтээгдэхүүнээ экспортод гаргах үүрэг хүлээсэн байлаа. Хэрэв Чиболи гадаад улсаас зээлсэн мөнгөө төлж чадахгүй бол улс төлбөрийг нь хийж тусалж байв. Энэ тогтолцооны үед ажилчид муу нөхцөлд их ажиллаж, бага цалин авч хүндхэн л амьдарч байсан юм. Харин Чиболи эзэд цэцэглэж байлаа. Бүх компани засгийн газраас бүрэн ирэх авч байгаагүй юм. Төрийн тэргүүн Пак Чон Хи өөрөө Чиболи болгох хэд хэдэн томоохон компаниудыг сонгож байлаа. Тэр сонголтод Hyundai багтсан юм. Чон Жо Ён улс төрчидтэй амархан хил амаа олж ажиллаж чаддаг байлаа. Америкчуудтай ч арга бие олж хамтран ажиллаж чаддаг байв. Түүний компани барилгын салбарт хурдан, хямдхан, чанартай гэдгээр алдартай байлаа. Чонгийн аливаа ажлыг удирдан зохион байгуулах авяас чадвар ерөнхийлөгчид ихэд таалагддаг байв. Чон Вьетнамын дайны үед Америкийн нэгдсэн улсын цэргийнхэн зориулж олон барилга байгууламж барьсан юм. Чон бол Пак ерөнхийлөгчийн хэдхэн сайн зөвлөхийн тоонд багтаж байв. Энэ нь түүний бизнесийг өргөжүүлэхэд гол нөлөө үзүүлж байв. Hyundai Group-т тээвэр, автомашины засвар, барилгын компаниуд орж байлаа. Түүний компани улсын тэргүүний Чиболи болж байв. Түүний компани өмнөд Солонгосын барилгын салбарт тэргүүлэх компани болж чадлаа. Барилгын санхүүжилт, засгийн газрын захиалгууд нь Чонд хөрөнгө хуримтлуулах болон гадаадын зах зээлд гарах боломж олгов. Чонгийн компани өмнөд Солонгост цементийн үйлдвэр барьж, Соёнган гол дээр усан далан болон атомын цахилгаан станц босгож, Сөүл, Бусан чиглэлд хурдны зам тавьж байлаа. Гадаадад олон улсын тендерт ялж, Тайландд хурдны зам тавьж, Сауди Арабид үйлдвэрийн бомб тарьж байлаа. Тэр үед Чон бизнесээ бусад салбарт улам өргөжүүллээ. 1967 онд Чон Жо Ён эх орондоо автомашин үйлдвэрлэхээр шийдэж Hyundai Motor компанийг байгуулав. Тэр Америкийн Ford компанитай гэрээ байгуулж эхлээд Ford автомашин үйлдвэрлэж байв. Удалгүй түүний компани Америкийн үйлдвэрээс лиценз худалдан авч эх орондоо өөрийн компани шинэ автомашин үйлдвэрлэхээр ажиллаж эхлэв. 1975 онд түүний компани анхны загвар Hyundai Pony үйлдвэрлэгдэн гарч удалгүй өмнөд Солонгосын зах зээлийг эзлэв. Энэ автомашины технологиг Япон, Англиас авч дизайныг нь Италиас авлаа.
машины хөдөлгүүрийг Японы Mitsubishi компанид бүтээв. Бусад зүйлийг нь англичууд хангалаа. Солонгосын анхны автомашины загвар 2 үе дараалан ойрхот орнод, Дундад Аз, Африк, Латин Америкийн зах зээл дээр гарч чадсан юм. 1979 он гэхэд 110 мянган автомашиныг зах зээлд гаргаж чадав. Чон дараагийн алхам хөлөг онгоцны салбарт хийж эхлэв. Тэр хэдийгээр энэ салбарыг сайн мэдэхгүй ч гэсэн зориг шулуудаж Улсан хотод дэлхийн хамгийн томд орох хөлөг онгоцны үйлдвэр Hyundai Heavy Industry-г барив. Анхны 2 том супер танкер хөлөг онгоцоо 5 жилийн дотор барихаар төлөвлөж байсан боловч 3 жилийн дотор барьж 1974 онд ашиглалтанд оруулав. 1975 онд хөлөг онгоц засварлах MIPO үйлдвэрийг худалдан авч дэлхийн хамгийн том хөлөг онгоц үйлдвэрлэдэг Hyundai MIPO Doyard компанийг байгуулав. 1975 оноос эхлэн лицензийг нь авч хөлөг онгоцны хөдөлгүүр үйлдвэрлэж эхлэв. 1975 онд гангийн үйлдвэрлэлийн салбарт Kyungil Industrial компанийг байгуулж 1979 онд Улсан хотод төмөр хоолойн үйлдвэр байгуулав. Энэ үйлдвэр хурдан өргөжиж одоо Хятад, Америк нэгдсэн улс, Бразил, Энэтхэг, Орос, Чехэд Hyundai Hisco компани нэртэйгээр амжилттай ажиллаж байна. Түүний компани Улсан хотод олон 10 үйлдвэр завод барьж ашиглалтанд оруулж хөгжүүлсэн тул энэ хотыг Hyundai City гэж нэрлэдэг. 1976 онд түүний компани Улсан хотод Hyundai Machine Tools компани байгуулав. 2005 онд Hyundai Machine Tools ба Kia Industries 2 нэгдэв. Hyundai Via одоо Токио машин тоног төхөөрөмж үйлдвэрлэж байна. Энэ компани одоо нэг жилд 8,000 станок үйлдвэрлэж байна. Чон 1977 онд дахиад нэг шинэ салбарт алхам хийв. Тэр Германы Siemens компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж электрон үйлдвэрлэлийн салбарт Hyundai Electrical Engineering компани байгуулав. Мөн тэр ондоо багтаж Hyundai Precision and Industry хэмээх контейнер автын сэлбэг галт тэрэгний эд анги үйлдвэрлэх компани шинээр байгуулав. Чон 1978 онд модны үйлдвэрлэлийн салбарт орж мебель үйлдвэрлэдэг Hyundai Wood Industries компанийг байгуулав. Мөн ондоо хүнд металлургийн үйлдвэрлэлийн салбарт шинээр орж Incheon Iron and Steel компанийг байгуулав. Тэрхүү 70-аад онуудад Чон ачаа тээврийн салбар болон хувьцааны арилжааны салбарт хүчээ үзэв. 70-аад онуудад Чонгийн Hyundai компани зөвхөн Солонгос төдийгүй дэлхийн зах зээл дээр гарч чадсан жилүүд байлаа. Компани ашиг орлого улам нэмэгдэж, компани ажилчдын амьдралд сайжрлаа. Ийхүү халаас нь хоосон ядуу тариачин байсан хөвгүн Солонгосын хамгийн баян хүмүүсийн нэг боллоо. Чон цаашид бизнесээ улам өргөжүүлэх төлөвлөгөөтэй байсан боловч 80-аад оны хямрал түүнд баггүй саад боллоо. 80-аад онд түүний компани ихэд томорсон байлаа. 1987 он гэхэд түүний мэдэлд 35 компани байлаа. Түүний компани үйлдвэрлэсэн автомашинууд Америк нэгдсэн улс, Канада зэрэг улсуудад амжилттай борлуулагдаж байлаа. 80-аад оны сүүлээр Америк нэгдсэн улсад 1 сая гаруй Hyundai автомашин борлогдов. Харин бусад салбарт хямрал нүүрлэж, хөлөг онгоцны салбар хамгийн ихээр хохиров. Хөлөг онгоцны захиалга ихэд буурав. Компани оронтойг хасгуулжээ. Түүний үйлдвэрүүд дээр ажилчид ажил хаялт зохион байгуулж байлаа. 90-ад онд Hyundai Group хэмжээгээр улстай хоёрт орж түүний хөрөнгө 35 тэрбум Америк долларт хүрч байлаа. Тэр үед Cho Joo-young улс төрд орохоор шийдэв. 1992 онд тэр Unification National Party хэмээх улс төрийн нам байгуулж парламентод түүний нам 10% санал ав. Дараа нь Чон ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр боллоо. Гэвч тэр сонгуульд 3-т орж ялж чадсангүй. Тэр бизнестэй эргэн орлоо. 90-ад онд автомашины салбар нэтгэвтэй хөгжиж байв. 1991 онд түүний компани Alfa хэмээх автомашины хөдөлгүүр бүтээв. 1993 онд 2 дахь үеийн бета загварыг бүтээв. Дараа нь автомашины шинэхэн Hyundai HCD2, Accent, Coupe, Atos зэрэг загварууд үйлдвэрлэгдэн гарлаа. 1995 он гэхэд түүний мэдэлд 60 компани 200 мянган ажилчид байлаа. Компани томрох тусам асуудал их гарч ажил хүндэрч байв. Азийн 1997 оны хямрал компанид хүндээр тусав. 2000 онд Hyundai Engineering and Construction барилгын компани ойрхот орнод дахь хөр 4.6 тэрбум $4 түрээд байлаа. Hyundai Investment Trust компани дампуурдгийн даваан дээр байв. Kia 1998 онд хямралыг давж чадалгүй дампуурч зарагдав. Энэ явдлын дараа Hyundai Motor зах зээл дээр нэлээд бат бэх суурьтай боллоо. Олон улсын валютын сан
Азийн орнуудад 40 тэрбум $, зээл тусламж олгосны дараа 1999 онд эдийн засгийн хямрал буурав. Энэ байдлыг Чон ашиглаж LG Semicon-ы 60%-ийг худалдан авч Hyundai Electronics Industries компаниг дэлхийд чип үйлдвэрлэлээр эхний хоёрт орсон том компани болгож чадлаа. Энэ үед Чон улсаас чипод их дарамт учруулж хямралыг даамжруулах болсныг анхаарч бизнесээ дахин шинэ зохион байгуулалтанд оруулав. Компанийн тоог багасгаж ашиггүй салбараас татгалзуулав. 2000 онд түүний бүлэгэл анхаарлаа барилга, автомашин, электроник, санхүү, хөлөг онгоц, худалдааны салбарт төвлөрүүлж эхлэв. Өмнөд Солонгосын засгийн газар Чибол компаниудаа ихэд анхаардаг байсан юм. Өмнөд Солонгосын засгийн газар Чоны Hyundai компани өрийг нь тэглэж 31 тэрбум $, зээл олгож компанийг нь дампуурлаас аврав. 2000 онд Чон захирлуудын зөвлөлийн даргын суудлаа орхиж хүү Чон Мон хүнд ажлаа хүлээлгэж өглөө. 2003 онд Чонгийн гэр бүлд харамсалтай явдал тохиоллоо. Түүний хүү Чон Мон хүн Хойд Солонгост 2000 онд $500 сая хууль бус мөнгө оруулсан хэрэгт холбогдож амиа хорлож нас эцэслэв. Түүний нөгөө хүн эдгүй автомашины салбарыг нь толгойлж дэлхийд тэргүүлэх зэрэглэлийг нь алдалгүй авч явж байна. Чон Жо-Йонг 2001 онд 86 настайдаа хорвоогийн мөх бусыг үзүүлв. Тэр гэр бүлтэй 6.2 тэрбум $, хөрөнгө үлдээжээ. Түүний байгуулсан компани түүний ажлын арга барил, ёс дэг жаяг Солонгосын орчин үеийн бизнесийн хөгжлийн түүхэнд их нөлөө үзүүлсэн юм. Түүний төсвөр хатуужил, эр зориг, алсын хараа, цаг үеэ мэдэрдэг, бусдыг удирдах уран арга чадвар, уян хатан байдал, бэрхшээлээс хизээч айдаггүй, ухардаггүй дайчин чадвар томог олон үлджээ. Түүний тухай Солонгосын олон ангид кино байдаг да. Ямар их бэрхшээлийг яаж даван туулж амжилтанд хүрч байгааг өгүүлсэн кино. Тэр өөрлөнд арьсан дээрэмчин гулгайч бизнесийг нь булан авахар ирсэн мафийнхандаа нүүр тулж эрлэхийг зоригтой тулдаж ялан дийлдэг байлаа. Зарим үед мафийн тусгай бүлэглэлтэй тулж бизнесээ хамгаалахын тулд улаан гараараа зодтолдох үйж байлаа. Тэр өөрт тохиолдсон хүнд бэрхшээл бүхнийг ялан дийлдэг байлаа. Амьдралын бэрхшээлтэй нүүр тулж айдас бэрхийг давдаг байлаа. Тэр бол Баатар эр байсан. Солонгос байтугай дэлхийд үлгэр дуурайл болсон сайн эр байлаа. Өөрийгөө ялсан эр, бэрхшээлийг ялсан эр, ядуурлыг ялсан эр. Зорилгодоо хүрсэн эр. Тэр Америкийн ерөнхийлөгч Линкольн, Францын алдарч шанжин Наполеоны тухай номших дуртай байсан. Тэр тэдний агуу их зорилгодоо хүрсэн амьдралын түүхийг уншаад бахархдаг байсан. Өөрөө ч яг тийм л хүн байсан. Бусад бизнесмэнүүд өөрийн сайн мэддэг салбартаа хөрөнгө оруулж амжилтанд хүрч байсан бол Чон өөрийн огт мэддэггүй автомашин, хөлөг онгоц, электроникийн салбарт хөрөнгө оруулж амжилтанд хүрсэн байдаг. Агуу хүнийг амжилтаар нь дүгнэдэг. Түүний үндэслэн байгуулсан Hyundai автомашин эдгүй дэлхийн зах зээлд улам амжилтанд хүрч 21-р зууны 2019 онд ухаалаг автомашин болтлоо хөгжиж дэлхийд шуугиан дэгдээгээд байна. Түүний үндэслэн байгуулсан Hyundai Group эдгүй дэлхийн хамгийн том шилдэг группийн нэг хэвээр байна. Жирийн нэгэн цагаан будааны 8 ачнаас орчин үеийн автомашин, хөлөг онгоцны үйлдвэрлэгч болтлоо өссөн түүний түүх олон нийтийг гайхшруулдаг. Энэ амжилт бол хувь хүнтэй шууд холбоотой. Энэ амжилт бол ямар ч бэрхшээлийг даван туулдаг, ямар ч бизнесийг хөл дээр нь босгож хөгжүүлж чаддаг, түүний цаг үеэ ирээдүгөө мэдэрдэг мэдрэмж, удирдан зохион байгуулах авяас чадвартай нь шууд холбоотой юм. Тосгоныхоо ганц үнээг аав ээжтэй хэлэлтгүй зараад карманда хитгэн зоостой Сөүл хот руу явсан ядуу тариачин хөвгүн амьдралын хүн бэрхшээлийг хэрхэн даван туулж Азийн хамгийн баян хүний нэг болсон тухай түүхийг товч өгүүлэхэд ийм байна. Үүнийг л self-made буюу өөрийгөө бүтээсэн хүн гэдэг юм да. Их сурвалж Дэс Хуатар.